аваар ослохгүй явган хүний зам дээр чөлөөтэй зорчих боломжийг бид бий болгож өгөх ёстой. Скутер мопедны болоод яг явган хүний зам дээр хүүхдээ тэврээд явж байгаа хүүхдээ гэмтээдэг. Өндөр настай хүмүүс хөл гараа хуглуулдаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд явган хүний зам дээр скутер явуулахгүй гэдэг ийм урьдчилан амлалтыг иргэдтэй өгсөн. Тэгвэл авто зам дээр явах болцоог нь бид бас олгож өгөх шаардлагатай байна. Тэр энийг бол бас энэ удаагийн бас төсвийн тодтолоор оруулж ирэхэд энэ авто замын хөгжлийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Аль чиглэлд нь энэ скутер, мопед түрээсийн байгууллагууд явдیں۔ Бид бас иргэд аж ахуй нэгж байгууллагад дэмжих жилийн хүрээнд тэднийг явуулах болцоог нь бий болгоно. Гэхдээ явган хүний зам дээр биш. Авто зам дээр явуул. Авто зам дээр явуулахад түрээсэлж байгаа иргэд яг тэр тэмдэглэсэн тэмдэглэлээр явах болцоог нь бид хангаж өгөх ёстой. 100% хийж чаддгүй бол багтоороо хэсэг. 100% хийж чаддгүй бол яг хамгийн их зорчилттой байгаа хэсгүүдэд бид нар авто замын хэсгээр нь зорчилт хийх боломжийг бас олгож өгөх юм зайлшгүй шаардлага байгаа шүү гэдэг бас энд онцолж зохон тэмдэглэе.